Эрвэхийн далавчны дэвлэлтээс бүхэл бүтэн хар шуурга үүсэх боломжтой гэвэл ямар вэ? Маш жижигхэн зүйл маш том зүйлийн шалтгаан болдог. Энэхүү санаа нь одоогоос бараг 50-аад жилийн өмнө нэг шинжлэх ухааны сэтгүүлээр нийтлэгдсэн бөгөөд үүнээс хойш маш олон хүмүүсийн анхаарал өртөж бүр IMDb дээрх 61 киноны хайлтын илэрч олдсон байдаг. Өнөөдөр хэдүүлээ butterfly effect буюу эрвээхийн нөлөөгийг шинжлэх ухааны маш сонирхолтой үзэгдлийн талаар ярилцах болно. Товчхондоо энэ нь таны амьдралд гарч буй маш жижигхэн анзаарагдахгүй ч байж болох шийдвэр үйл явдал нь таны ирээдүйд болох зүйлийн маш том шалтгаан болдог хэмээн үздэг байна. Мөн бүхий л түүхийн цаг хугацаанд үүнийг яг юу тийм сонирхолтой болгоод байна вэ гэвэл үүгээр дамжуулан та бүхэн өөрсдийн ирээдүйг мэдж авах боломжтой гэх асуулт байгаа юм. Ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. 1600-аад оны тэртээ Исаак Ньютон өөрийн хөдөлгөөн болон бүх ертөнцийн татах хүчний хуулийг гаргаж ирснийхээ дараагаар бүх зүйл таамаглах төвс буюу таамаглах боломжтой хэмээн бодох болсон. Яг л нар сарны хөдөлгөөн гараг ирэхээс тэтгэрийн үзэгдэл гээд ерөнхийдөө бидний ажиглах боломжтой бүх зүйлийг бид таамаглаж ирээдүйг нь тодорхойлж чадна. Францын нэгэн физикч хэлэхдээ хэрвээ энэ ертөнцийн бүхий л атомын хөдөлгөөн болоод байршлыг мэддэг хэн нэгэн эсвэл бит байвал ирээдүйг яг л өнгөрсөн шиг нүднийхээ өмнө харах байсан гэжээ. Энэ нь тэр чигтээ детерминизмын хуультай холбоотой бөгөөд детерминизм гэдэг нь ирээдүйн хаа нэгтээ айл хэдийн бий болчихсон байдаг. Бид зүгээр л эрхийг нь хүлээдэг гэх философийн ойлголт юм. 19-р зууны үед цаг агаарын үзэглэлийг нарийн тодорхойлох маш төвөгтэй байсан. Харин Эдвард Лоренц гэх математикч, цагуурч агаарын чигшэлт, температур, даралт зэрэг 12 үзэглийн симуляцийг тухайн үеийнхэн жирийн компьютер дээр цаг агаарын таамаглалыг гаргахаар хийсэн байдаг. Энэхүү тэгшгэлүүдээр цаг хугацааны явцад цаг агаар хэрхэн өөрчлөгдөж байгааг харах боломжтой байсан юм. Харин Эдвард үүнийг дахин хэвлэхийг хүссэн бөгөөд адилхан тав утга гарна хэмээн бодсон. Тэрээр кофе уугаад ирэх хооронд үр дүн шал эсрэг буюу шал өөр хоёр цаг агаарын үзэгдлийг гаргаж ирсэн байдаг. Эхний хэдэн тав утга ижил байсан ч гэсэн цаашлах тусам өөрчлөгцөөр эцэст нь ийм тав утга гарч ирдэг. Харин гол буруутан нь компьютерийн санах хойд 6 орон хадгалагдж байхад хэвлэх үед зөвхөн 3 орон л гарч ирж байв. Харин үүнээс үүдэн мянганы 1 тонн утга зөрөхөд л маш богино хугацаанд асар том өөрчлөлтийг авчирч байсан бөгөөд энэ санаандгийн зүйлээр Эдвард маш жижиг зүйл маш том өөрчлөлийн үр дүнд хүрэх боломжтой юм байна гэдгийг анх мэдж авсан. Мөн үүнээс үүдэн эрвээхийн нөлөөг хамгийн олж нээсэн үе юм. Харин одоо би та бүхэнд хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн эрвээхийн нөлөө маш сонирхолтой жишээнүүдийг ярьж өгье. 1918 онд Хенри Танди гэх Британи цэрэг нэгэн Германы эмийг аварсан байна. Учир нь тэрхүү Герман цэрэг маш хүнд шаргацсан байсан дээр Хенри түүнийг алах хэрцгий үйлдэл гаргахыг хүсээгүй. Харин эцэст нь түүний аварсан цэрэг нь Адольф Хитлер болж таарсан юм. Тэр зүгээр л сайн хүн байж шаргацсан цэргийн эмийг аварсан. Гэтэл түүний үр дүнд хэдэн сая хүний амийг авч утсан аимшигт дайны эзэн гарч ирсэн. Дэлхийн 1-р дан яг үндэ болохгүй ч байж болох байсан. Яагаад гэж вэ? Франц Фердинанд гэх Австрийн хунтайж террорист хадлагад өртсөн бөгөөд азар хунтайж эхнэрийн хамтаар шарахтаагүй ч хойно явж байсан хүмүүс хүнд шарах авсан байна. Харин хунтайж шархсан хүмүүсээ ирэхээр явсан бөгөөд тухайн үед явж байсан жолооч буруу зам руу эргэн зогссон. Харин яг энэ үедээ давхцсан террористын нэгэн гишүүн зүгээр л сэндвич идэхээр өнөөх гудамжаар явж тааран буруу замаар орсон ханхуу болон түүний эхнэрийг хараад ажлаа дуусгая гэж бодон ямар ч хэрэгэлзээгүйгээр тэднийг буудсан байна. Энэ үйл явдлаас үүдэн 18 сая гаруй хүн амнасаа алдсан дэлхийн 1-р дан эхэлсэн юм. Зүгээр л нэг сэндвичнээс болж дэлхийн 1-р дан болсон. Бидний сайн мэдэх Лего тоглоомны үйлдвэр анх 2-2 удаа шатаж байсан байна. 1942 онд Ол Кирк гэх хүн модон тоглоомны үйлдвэртэй байсан бөгөөд үйлдвэр нь галз шатан бүхий л тоглоом болоод загварууд нь устж өгье болжээ. Үүний дараагаар 1960 онд түүний хоёр дахь модон тоглоомны үйлдвэр шатсан. Харин энэ гал түүнийг мод биш хуванцар тоглоомны үйлдвэр бүтээх хэрэгтэй юм байна гэсэн сэдлийг өгсөн бөгөөд өнөөгийн бидний мэдэх Лего тоглоомны үйлдвэр юм. Бидний гаргаж буй үйлдэл болгоны цаана хязгааргүй их боломжтой үйл явдлууд бий болж байдаг. Ингэж бодохоор бидний эргэн тойрон тэр чигтээ эрвээхийн нөлөө байдаг болж таархна. Чиний одоо байгаа байдал энэ бичлэгийг үзэж байгаа ч хүртэл ямар нэгэн жижигхэн үйл явдлаас үүссэн үр дүн. Өнөөдрийн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Мөн та бүхэнд олж байсан хачиргалтай гэмээр эрвээхийн нөлөөгөө бичиж үлдээгээрэй. Бичлэг таалагдсан бол лайк болон саб дарахаа битгий мартаарай. Ингээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.